За сайн байцгаана уу та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл тараагийн энэ удаагийн хөзөр төгөлд эхлэх бэлэн боллоо. За энэ удаа одоо дараа 7 хоногт ерөнхий ямар хуу байх нь, ажил карьер одоо хувийн амьдрал ямар хуу байх нь, юун дээр анхаарах вэ? Тэгээд энергийн зөвлөгөө бас одоо энерги шалгая. Одоо шалгая. За юу яасаа гоё мэдээтэй. Нээл нь одоос бай тарваа номсом сонирхож байгаа. Морь тарваа руу явах гэсэн эргэн тойрон ойрхон морь ааллаа. Бас би морь унж чаддаг яг сурмаар байна. Яг манай гэрийн доор нэг бай тарваа нэг юм байдаг. Тэр нь бас явж эхэлж байгаа. Хуруу мөр өгдөл хэцүү байна. Ямар ч байсан та бүхэн бас энэ зүүн Монголд юу шүү. Дулгаахан байдаг гар зордог үлдэл ховорч баг шүү. Нэг юм зуны сайхан ашиглаарай гэж болох байсан хүсгэлмээр байна. За тэр яг 3 хөзөр байна. Аль нүдэн тусчаа сайхан сонгоорой. За 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань за 3 саваа. За хөзрийг ажиглавал одоо 1-2 дуудахтай улаан нөмрөхтэй баатар 3 савааны одоо нэгийг барьчихсан бас те баатар л зогсож байна. За ингэсэн энэ 7 хоног чинь бол ерөнхий амьдралынхаа хувьд бол зөв замаараа одоо сайхан явж байна. Одоо 3 сава маань өөрөө одоо итгэлтэй байдал, өсөлт хөгжил те. Тэгээд одоо тийм холыг ингэж хараа болно гэж бодсон зүйлээ сайхан биелээд явах. Гэтэ биелж дуусах биш, биелээ явахын илэрхийлсэн үзэр. Тийм учраас ерөнхий маягаараа яг жижиг сажиг сайн болон муу зүйл явдлууд байх ч гэсэн том зургаараа бол зөв төр явж байна. Бас жоохон тийм нүүр тулах зүйлс байгаа учраас өөртөө итгэлтэй зоригтойхоо шиг нүүр тулаарай гэдэг хөзөр байгаа юм. Тэгэд энэ хөзрийг сонгосон хүн танаас нэг юм асууя. Та яг өөртөө итгэлтэй байж чадж байна уу? Мянга ингээд өөртөө итгэлтэй бай гэсэн ч гэсэн эртвэтэй энер нь орж иж байгаа ч гэсэн нэг л юм дотроос чинь айдас тэгээд ингэж юу тэгчүүл яана гэж бодоод байна уу те. Тэгвэл нэг юм байна. Зарим хүмүүс ингээд жоохон мэдээж хүн л болсон бас бүдэрч болохгүй гэж юу яах вэ? Гэтэ тэрнээсээ болоод 2-3 дарааж бүдэрч болох хүн жоохон айцтай болчихдаг. Энийгээ бас жоохон дарж те. Тэгэхгүй одоо энэ чинь амьдрал чинь 80% л тийм санаа зовсон айдас болох гэдэг шүү дээ. Илүү сайн өөрийгөө тайвшруулж гой байсараар заа юу. Яагаад гэвэл одоо би дараачихтай тайлбарлана. Гэхдээ ямар ч гэсэн өөртөө итгэвтэй байхад чинь бол миний мэдрэмжээр та жоохон хэцүү байгаад ах магадлал бол байгаа даа. За тэгээд цаашаа харъя. Одоо амьдрал дээр чинь бол одоо юу гэдгийг ур чадвар, хүсэл биелэлтэй. Тэгээд хүсэл биелэлтэй сайхан явж байгаа зам чинь бол одоо саягүй сайхан явж байгаа. Харин илүү тийм томоор амбицлах. За тэгээд дараа одоо альва харилцаа те яадаг гэдэг юмыг дараачийн шатанд нь гаргах. Эсвэл зарим зүйлсийн бүрний үсэн болох. Тэ альч нөхцөл байсан гэсэн зөв замаараа явна. Тэгээд гол нь 3 савны хамгийн гоё нь энерги ихгүй. Саваач өөрөө тийм дайчин байдлын хөзөр яг тэр хэмжээний энерги тэнд оруулж ирэх гэж байгаа учраас та юу явах хэвээр альва энэ зүйлсүүдээр тийм дайчин байж зөрөгтэй байж энэ гоё үйлдэлүүд болон заяа. Яг уу мэдээж жоохон төвөгтэй ч үйл явдал болох гэсэн том зургаар бол яг уу гайгүй байгаа тань. За нэг юмыг анхаарна. Одоо юу гэдэг вэ гэхээр том бай. Бас зөрөгтэй бай. За одоо энийг юм харуулъя. 2 дахь хөзөр 2 сэлэм. Яагаад би зөрөгтэй бай гэд байгаа вэ гэхээр санхүүгийн хувьд энэ 7 хоногт ерөнхийдөө гайгүй байх боловч анхаарах хэдэн зүйл байна. 2 сэлэм бол өөрөө сонголтын хөзөр. Одоо хардаа хөзөр гэж хэлвэл нэг юм ихтэй одоо 2 сэлэмний нэг нь барьцсан бас хэцүү одоо юм дээр сууж штэ. Эрен тойрон ингээл аян цахилгаал үүгэл мүлтэй. Нэг ёсондоо одоо юу гэдгийг хэцүү сонголтыг, зоригтой сонголтыг, шийдвэрийг гаргаж төстас юм руугаа орохгүй бол энэ хэцүү сонгосон хүн та одоо ажилласаа дарагтайгаа сайн ярилцсан одоо цалингаа нэмэлтээр ярих юм уу эсвэл ажилласаа гаргаж байд юм уу? Одоо юу гэдгийг нэг онигоо байд юм аа манай найзууд танд. Бид нар ингээд найзуудаараа байж байгаа л нэг найз маань жоохон токсик эмгтээдээс үргэлждэг байсан оюутан багт. Тэг яг бид нар сумуулж байгаа наадгаа сал болно сал гэлсэн нөөхөө тэгэл заа гээл очиол тэр хөдөлгөөр лээ. Яач вэ гэсэн чинь би салах гэсэн нөхөө салах уу гэхээр. Тэг чи яс тэгэхээр би зааг газар л гээд.
Яг ийм маягийн үйл явдлууд болоод байгаа шүү. Нэг өсөндөө та өөртөө яахаа мэдж байгаа хэрнээ, юу зүг гэдгийг мэдж байгаа хэрнээ яг тэрнийхээ одоо хийх эрд зориг тэгээ тийм тууштай байдал байхгүй байгаа учраас энэ долгоор таны тийшж илүү чиглүүлж байгаа юм. Тэгээ энэ хар одоо нүдэ болчихсон байгааз нэг өсөндөө айл улаан цэвэрнгийн айланд нь ч гоё гэхгүйгээр яг одоо үгийн яг зөвийн шийдэж явна гэсэн үг. Энийг сайн ойлгоорой заяа. Тэгэд нэг юмыг ойлго. Одоо энийг хүний амьдралд одоо үгийн давж гарч ий цаашаа тийм гоё ордог төвхөлдөл юм байдаг юм. Ажил төрөл тал дээр та тэгээд байна. Энийг эвтэйхэн давцсан байхад цаашаа нэг 7 хоногийн магадгүй дундуур болох байх. Цаашаа бол аюул сайсаа явчих байх цаа. Энийг тийм санаа зовхон гайгүй болчихно. Тэгээ ингэн одоо юу гэдгийг айл болох энэ 7 хоногт хийх ажил, авах цалин, хийх зүйлс тий хамтж хүмүүс бүгдийг нь айл болох тийм тодорхой байлгаарай. Тэгэхгүй бол юу гэдгийг нэг хүн орж ивэл нээлт хүмүүс гэрээ хийдгүй. Нээлт хүмүүс итгэдэг ингээд солиорвол тэгэл түв маа гэж цаах хэлчих. Тэгээд дээр нь та бас өөрөө те яг юу хиймээр байна, яг юу яамаар байна, ямар хөө мөнгө цаас олмоор байна. Тэрийг сайн бодож төлөвлөж явах хэрэгтэй. Одоо 3 сава гэдэг чинь юу штэ? Дахиад нэг хэлчихье. Боддоо ууган төв зам нэмж байгаа гэсэн хэрнээ чи 10 сав байгаа. Тэгэхээр 10-аас 3 хүртэл явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг та нийснэ туулах юм а туулаад явна. Тэгэхээр туулах юм а туулах гэж нэг тийм бас сайхан юм бол бас туулна гэсэн үг биш. Дунд нь тэгээ шаварч хад зөндөө юм болно. Тэрнийгээ л туулчихна гэд ойлгочих заа юу. Тийм байхад бол бусад санхүү манхүү яа гэдэг юм бол одоо тийм таны хүслээр явна. Ихтэй зоригтой байгаарай гэж байгаа юм. За 3 дахь хөзөр 9 аяга. Энэ харин хувийн харилцаа те хайр дурлал яадаг гэдэг зүйлээр таны одоо удаан бодож хүсэж мөрөөдсөн зүйл чинь харин овоо биелчих юм шиг байна. За 9 аягийг хардаа ингээд нэг хүүхэн агаар дээр зогссон байгаас тэгээ ингээд бас намайг байраарэ гэсэн маягтай харж штэ. Юу гэсэн үг вэ гэхээр аяг бол өөр мэдрэмжийн хөзөр. Тэгэхээр хүсэл биелэх, урамтай байх, амжилтанд хүрэх. За тэгээд одоо хувийн амьдралаар амжилттай байна гэдэг чинь нэгсэндөө за одоо юу яа? Нөхрүүдийн хувьд бол тийм их нэртэй те бас ямар нэг аргумент одоо маргаанд ярлахч гэдэг юм уу? Эсвэл яг тийм гоё одоо удаан хугацаанд ингээ уулзсан өссөн хүмүүсээ уулзах гэх юм уу? Эсвэл гоё ингээ болцсон өссөн хүмүүсээ болцоо бүр сайхан амжилт гоё харилцаа шатны экслэр ордог ч гэдэг юм уу те? Эсвэл удаан ганц бие явсан үнийг одоо хүнтэйгээ сайхан танилцж байдаг юм уу? Нэг өсөндөө одоо гэдгийг та хичээвэл шүү. Энэ юу шүү нөө 9 аяг чинь хүсэл биелнэ гэдэг. Гэхдээ хар 3 сава хөтөр гарсан. Тийм учраас юу яах вэ? Одоо өөрөө яалчгүй энэ юмаа биелүүлэе гэж одоо зүтгэжээж нэгсэндээ хүсэл хамаа юм сайхан биелнэ гэсэн. Тэгэхгүй бол нээл хүсэл нь биелнэ гэдэг одоо юу гэдгийг биелчих юм биш. Яалчгүй энэ бол хөдөлгөөнтэй байж яг жоохон гарч орж ийм тийм болж иж хүсэл биелэх одоо үйл явдал болох юм байна гэсэн үг. За юу. За тэгээ цаашаа ингээ харуул ийм бидгийг гой одоо юмд хүрнэ гэсэн үг. Нэвтрүүлээ. Аливаа харилцаа. Та ер нь юу яддаг? Энэ 7 хоногт тийм муудалцсан хэрнээ эвлэрхийг хүсдэг хүмүүстэй жоохон нэг харилцаа холбоонд тогтоож байгаа үзээрээ юу яах вэ шүү? Одоо юу гэдгийг эвлэрх боломжууд сайхан олдно гэсэн үг. Нэгсэндээ харилцаа аливаа харилцаагаа юмуд тийм эерэг шít рүүгээ орно гэсэн үг. X тэгээ байдаг ч юм уу. Гэтэ эсвэл ах トゥ хамаарсан ч гэдэг юм уу, ээж авч гэдэг юм уу те. Мэдхгүй хүмүүс чинь аюух тийм ээж автайгаа хамгийн дотн хамгийн хайртай хүмүүстэйгээ аюух огцон муудалцсан. Тэгээд амар хайртай гэсэн хэрнээ юу хүмүүс байдаг шүү. Одоо тэдэн дээр хайртай шүү гэж хэлхээсээ тийм санаа зовдөг юм эсвэл чид чадсан хүмүүс байдаг юм байлээ. Тийм хүмүүс сайхан хэл хайртай шүү яадаг гэдэг шүүгээ те. Тэ сайхан хэл. Яг тийм сайхан одоо 7 хоног бол байх юм байна гэж бол энэ дээр гарч иж байна. Тэгэд энэ 3 хөзрийг хардаа сэлэм, аяг, сава. Зоос байхгүй гоц. За тэгэхээр мөнгө цаас бол ядуу гэсэн үг биш шүү. Нэгсэндээ зоос бол тар үзэр хамгийн удаан үзэр. Тийм учраас альва ямарваа нэг зүйл хийхийг хүсэж байгаа. Эсвэл өөрийгөө хамгаалахыг хүсэж байгаа те. Шийдвэргээ байхыг хүсэж байгаа, шийдвэрээ гаргахыг хүсэж байгаа бүх зүйл байвал маш хурдан хий. Их тийм эргэлзээ тийм зүйл байх юм байхгүй. Шууд хурдан хий. Тэгжиж бухимдаж сайхан болно. За юу. Бас хурдуулж бүтэх юм байна. За харин одоо гаргалгааны нарийн зүйлсөө хэвлээ орцгоё.
За юу яасан? 3 буюу хатны үзэр гарсан. За хардаа одоо нэг хатан те юу гэсэн байгаас шүл хийцэн. Тэгээ эргэн тойронд нэг модны сахиус савдгууд бас ингээ хардсан шүлийн автлага байж байна. Нэг өсөндөө энэ 7 хоног бол цэвэр үр дүн гаргалтын 7 хоног. Та одоо тийм тань руу тийм үр дүн гаргах, тийм тайван байх, гоё байх, одоо тийм мөнгөний энерги болон тийм үр дүнгийн энергиуд, амжилтын энергиуд очиж байгаа. Тийм учраас юу хийвэл би зоригтой байвал би үр дүн гарах уу? Эсвэл би одоо тийм те одоо яг үр дүн гаргахад би юу хийж болох уу? Тэгээд яавал үр дүн гарч болох үс байна те. Тэр тал дээр чинь бол тухайн үед нь гинт уур хүрээ зоригтой болчих юм. Эсвэл тухайн үед нь хэрэлмээр байсан зүйлээр гинт хэрэлгээ болдог ч юм уу. Яг тэр тал дээр чинь бол аюу сайхан цаанаас нэг юм мэдрэмжээ чинь сайхан үржин чөлөөлөөр явчих واخ заяа. Ер нь энэ 7 хоног тийм хийсэн зүйлдээ харамсаад яана хийнэ гэдэг ах юм бол байхгүй. Аюу сайхан үр дүнгууд сайхан гарна. Тэгээ бас нэг зүйл байгаа. Ер нь юмыг харгалж сурна шүү. Одоо зарим нөхцөл дээр заяа. Яавал үр дүн гарахаа сайн бод. Яавал одоо гэдэг нь цаашаа яхаа аюул сайн бод. Олон зүйлийг зэрэгцүүл сайхан хий. Тэгээд одоо өөртөө ч юм бол аюул сайхан эмгтэй хүний нэг явж байна. Эмгтэй нэг тийм юу биш. Хүүхэлжид шалхсан энерги биш. Олон зүйлийг зэрэг хийдэг тийм ягт юм бай. Гоё энерги өөрчнөл орж иж байгаа юм. За юу. За 2 зоос сэлэмний гаргалын наривч үзэр. Од. Туйлын од. Юу гэсэн юм байна. Өөр дээр чинь бол найдварын хөдөлгөөн одоо гарч эхэлж байна. Амьдралын чинь санхүү хүсэж ажил карьертэй хүсэж иж байгаа зүйл одоо харин нэг витаг тал руу орох гэж байна. Найдварын од гэдэг чинь юм байгаа. Тэгсэндээ зөв амьдралын эхлэл одоо эхлэх гэж байна гэсэн үг. Тэгтээ юу шүү энэнийг дагаж явах хэвээр. Нэгсэндээ юу гэдэг вэ? Та одоо нэг харанхуй ойд төөрцөн гэж бодъё. Од харлаа. Мөн баяр. Гэтэ од харна гэдэг чинь одоо од энд байгаа гэсэн үг болохоос би одыг харангуй шууд гэртээ харьцах зүг биш үстэй. Нэгсэндээ яг тэрнтэй адилхан та яг одоо байгаа энэ хийж байгаа зүгтээ сайхан явж байж таны амьдралын хамгийн сайн хэмжээний сайхан бүтээд биелээ тэр гоё явах юм байгаа юм шүү гэдэг хөзөр энд хэлж байгаа. За битгий өөрийгөө одоо юу яа шах бүх юм ерөнхий байдлаараа аюу ингээ сайхан дажгүй явж байгаа гэдгийг сайн өөрөөдөө ойлгуул. Тэгээд хамгийн гол нь тууштай яв. Мэдээж үүдгийн бас зарим зүйл бодсноос тийм төвхтэй ядаргаатай байх зүйлс бол гарч ирж л таарна. Гэтэл аюу сайхан тууштай ингээ юмд харамсахгүй явдал аюу сайхан бүтээх юм байна. За юу. За 3 дахь үзэр. Гаргалын 10 аяг. Аз жаргал мандтугай. За ингэсэ яалтчгүй тань руу ховын амьдрал хосын харилцаа тал дээр одоо ажралын энерги бас сайхан орж ирэх юм байна. Ажралтай бас сайхан үйл явдлуудыг бормор цаанаас ингээ явуулж байгаа юм байна. Одоо нэгсэндээ таны одоо хөдөлгөөн ховын харилцаа амьдрал чинь те одоо л нэг юм сайхан юм доо орё да. Одоо нэг тийш нь оруулахын төлөө хэдэн үйл явдлууд бол болох байх. Тэрэн дээр та яалч том зургаар нь юмаа хараад одоо харилцаг сүнтэйгээ сайхан харилцаад, болзыг сүнтэйгээ сайхан боролцоод, болгыг сүнтэй сайхан болгоо явахд бол аюу сайхан үйл явдлууд болох юм байна. За юу. Хоёрдугаарт нэг юм байд юм аа. 10 аяг бол өөрөө ганц хүний аз жаргал биш, олон хүний аз жаргал байхгүй юу. Тийм учраас юу яах вэ? Одоо энэ 7 хоног жоохон нэг юм бяцхан буян хийгээд хүүхэд баярлуул гэсэн чинь эсвэл бол хамаатай чинь нэг юм жоохон гуйлгчин төмөө байна уу те? Гуйлгчин жоохон нэг тийм нэг 10 хэд дээр хүүхдүүд гэдэг штэ. Тэдэн тийм нэг баярлуул гэсэн чинь нэг жоохон тийм хүүхэд мөхтийг оюутан чамаагүй сайхан баярлуулж бол аюу сайхан 10 цагаан буян дэлгэрэх байхаа. За халуусаа. Зүгээр. Гэхдээ ямар ч миний хэлж байгаа санааг ойлгож байгаа байх. Ямар ч байсан сайн зүйлийг хий, хүссэн зүйлээ хий. Тэгж яхад бол ямар ч байсан маш сайхан мэдээл сайхан сонсох юм байна. За энэ 7 хоногт ерөнхийдөө товчхондоо бол 3 саваад аюу зүг зэмээр явж байгаа. Гэхдээ энийг бүрэн сайн зүг зэмд нь оруулах одоо бүр сайн болохын тулд олон зүйлийг зэрэгцүүлэх бас юм байх хэрэгтэй байна. Аргаас авах хэрэгтэй байна. Ажил карьер тал дээр бол жоохон шийдэмгий байх хэрэгтэй. Тэр шийдэмгий байдал одоо гэдэг нэг зүйлийг сонголтгүй та юу одоо
зөв сонголт, зөв шийдвэр байх болно. Тэгээд ямар нэгэн сонголт хийж авал хэзээ ч битээ тэрэндээ харуулсан. Яг тэгвэл таны зүг байгаа. Хувийн амжилт хавдаг бол аюул сайхан хүсэл биелэл явна. Аяг хүсэл биелэлт нь таны эцээцэн үнийг гэр бүлийн хувийн амжилт чинь бүр сайхан болгоход л хийж байгаа үйл явдал юм аа. За танд харин сахиусан тэнгэр юу зөвлөж байна? Одоо харцгаая. Одоо би өөрийнхөө те юу хүсэж байгааг юу яадаг? Одоо тайван хүсэж байгаа хүрхийн төлөө тийм тайван одоо тийм хүлээж чаддаг. Юу ямар байна вэ? Энэ үйл сонгосон хүн та өөрийгөө одоо яг хүсэж байгаа зүйлийг сайхан биелнэ гэд. Тэр биелэх цаг хугацаанд ирнэ гэж сайхан итгэж баймаар байна. Тэгэхгүй энэ үйл сонгосон хүнтэй жоохон аймаа юм уу эсвэл жоохон тийм сөрөг юм уу жоохон төвлөрөх байдаг гэж магадгүй байгаа тань. Бороо, найзуудаа, андуудаа, тэ? Одоо хайртуудаа битгий юу яа? Битгий одоо хүмүүсийн хэлсэн эсвэл өөрийгөө тийм мэдэмж яад гэдэг битгий гэж бодцоо юу. Хүн өөрийгөө мэдэрдэг. Яг тэрэндээ тэгдэг. Нэг юм хэлээ, бяцгаа юм хэлээ. Намайг бол зарим эмэгтэйчүүд бол ер нь эмэгтэйлэг гэдэг. Гэхдээ би яг том зургаараа өөрийгөө нэлээд сайхан яг зан араашаа гараа шүү. Зан араашаа ирээд байгаа гэдэг би бол мэддэг. Тийм учраас хүмүүс намайг юу ч хэлбэл бадлаа байдаггүй. Би бол өөрийгөө ямар хувагаа сайн мэддэг. Яг тэр шиг та бас өөрийгөө одоо бусдаар битгий дүгнүүл шөмжлүүлээрэ. Яг өөрөөрөө ямар хувагаа зүгээр сайхан мэдчих. Яг хүн хэрвээ таныг юу гэдгийг хэлвэл үнэн хүн үнэхээр амар худлаа муулаад байна уу? Эсвэл яг үнэн юм хэлж байгаа сайн бодож үзье юу. Тэгэл боллоо. За энэ 7 өдрийн энерги ямар хурах нь харъя. Мэдрэмж temperance илүү тийм мэдрэмж буюу те одоо мэдрэхүй тал дээр тэнцвэртэй байх байхаа. Заримдаа өөрийгөө тийм жоохон шахсан, заримдаа өөрийгөө бас одоо тийм барьсан, тайвшруулсан тий. Тэгэхгүй энэ үс сонгосон үнтэй нэг бол жоохон хүүхчиг байгаад байна. Нэг бол амар баярлаад, эсвэл нэг бол амар хямраад. Эсвэл юу гэдгийг амар ямар бол шүнжэнгөө каракод нэг тийм таг ямаа юмудууд дуулаад гэдэг шиг жоохон байх гэдэг. Энийг тэнцвэржүүлж танаас үр дүн гардаг юм байна. За юу. За ингээд эхний хөдөр манд дууслаа. Хөдөр дэлгэрэн таалагдсан лайкаар шеэрээр субскрайбаараа мэдээж маш баярлах болно. Мөн Google-ийн утган дээр юу хийхийг хүсний ямар зорилготой байна? Юу гэдэг хэмжээтэй хичээлүүд тэрчлээ сайхан манифест хийгээ залбирлуулт өгүүлэх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сасгасан ерөө мөн ташин тусуу та бүхэнд байнгын стресстэй байгаа бол та бүхэн тарах өдөр хөтөлбөр байгаа бол та Facebook, Instagram-аас холбогдорой. Мөн байнгын стресстэй хэцүү байгаа бол та бүхэн энерги цэвэрлэг Oracle авсыг санал болгож байна. Ердөө 10 сарын төсөл тэгээд 10 сарын тасалт нарууд гарахаар аюул сайхан тайшрал гоёлоо гардаг гэдэг юм шиг заяа. Тэгэд хамгийн сүүлд нэг юм хэлье. Амьдаа бие биенээ биш эхлээ өөрийгөө дараа нь бие биенээ хайрлах шүү заяа. Тэгэхгүй бол тад тогтвортой хайрлаа. Тэгэхгүй бол та бол бас өөрийгөө сайн чангалт юм байна. За одоо дараач үзэл 2 дахь өдөр дэлгэх одоо 2 дахь өдрөө дэлгэцгээе. За 2 дахь өдөр маань 6 сава. За хөдрийг ажиглавал одоо нэгэн залуу их даруухан дэлгөөхнөө саваагаас хөргөж байна. Тэгээд цаана хүмүүстэй ялтай урагшаа гэсэн маягтай бол байж байна. За юу гэсэн үг гэхээр энэ 7 хоног бол таны хувьд ерөнхийдөө ажлын амжилттай, урам бүтээлийн аримтай гэдэг шиг бүх юм ерөнхийдөө аюу тийм сайхан бүтсэн. Бас зарим зүйлсийг одоо тий бас жоохон тийм хурдлуулсан одоо тийм байх юм байна гэдэг үзүүлэлт гарч иж байгаа юм. 6 сав бол өөрөө амжилт бүтээл азийн үзэр. Нөгөө талаас та өөрийгөө жоохон үнэлж сурмаар байна. Тэгэхгүй бол та юу яагаад вэ? Одоо юу гэдгийг зур жишээ нь дээл хийж зарлаа гэхэд хотод дүнчээр нэг юм 600 800 жах та яах вэ? 300 400 гарч болно гэдэг ч юм уу. Тэгээд бас өөрийгөө гэтэл ичнийг тийм жоохон үнэлж сурж байж илүү сайн хинжилүү амбицтай байна тий. Тэгэхгүй бол та бас дэндүү жоохон тийм бас даруухан байх магадлал бол байгаад ирж байна. Бусдаар бол ерөнхий 7 хоног бол харьцангуй тогтвортой, санхүү болон тий яад гэдэг зүйлс тогтвортой сайн байна. Тэгэхээр нэг юм асууя. Жишээ та одоо галт тэрнээс хоцорлоо. За гэсэн чинь галт тэрэг чи одоо юу ялаа? Тэр суугсан галт тэрэг чинь одоо ослтлоо. Онлын хувьд азтай гэж үзэхгүй.
Тэ? Гэдэг шиг үйл явдал бол ер нь энэ талаас бас жоохон болно шүү. Ялангуяа одоо юу гэдгийг амьдралын туршилтууд жоохон хил амны үйл явдлууд та өдөр дээр нэг гарч ирдэггүй. Одоо нэг гэж шүү. Их хөл гарч ирдэг ихтэй харагддаг. За тэр талаар явуулсан дараа ярина. Тэгээд дээр нь ингэж сонгосон хүн танд одоо ерөнхийдөө аюул дайггүй үйл явдал болдог ч гэсэн үе жоохон тийм тэнэг үйл явдал болох гээд байдаг юм байна. Эсвэл гинтэж үт юм уу? Эсвэл та өөрөө бас одоо яг одоо нэг жоохон нэг юм балай нөхцөлс жоохон байх гад тануудаа гэж гарч ирдэг. Ууг нь бол суурин аюул тийм дайггүй зүйл болж байгаа. Гэхдээ та одоо гэдгийг хэрэггүй хүмүүс найзлагч юм уу хэрэггүй тийм шаал дэний юм жоохон хийгээд тэрэндээ бас жоохон стресс байдаг ч юм уу те. Тэрнээсээ жоохон холдох магадлалууд бол байгаа шүү. Гэтэ чи Аз л үстэй. Тэ? Гэдэг шиг бол байна заа юу. Тэгээ хамгийн чухал нь гэвэл юу байгаа юм? Одоо хэрэггүй тийм зүйлсээс салж хэрэгтэй хүмүүс хэрэгтэй зүйлдээ сайхан учирч одоо яг тийм за энэ л зүг байсан байна гэдэг рүү орох зандаа сайхан та орчиж байгаа юм байна гэх ойлгоорой заа юу. Энэ 7 хоногт бол. За одоо харин 2 дахь өдөр маань буюу ажил амьдралын юм маань заосны хөлөг баатар. За хөдөр дээр буун толгойтой нэгэн баатарын одоо морин их тийм 50 дөрвөн одоо байж байна. За заосны хөлөг баатар өөрөө юм байдаг юм аа. Одоо практикал яг ийм гоё үр дүнтэй суурилсан одоо нэгэн энэ 7 хоногийн хувьд бол та ажил төрөл чинь амар тийм хурдан бүтээс амар гясас ихгүй гэхдээ тогтвортой бөгөөд багаар за тэгээд 7 хоногийн дунд ч юм уу сүүч гэдэг юм уу те яг одоо цагтаа амар тийм хурдлан гэдэг дахиад авахгүйгээр тайван хэрнээ бүхэн ч аюул сайхан бүтээ тагтаг гэд явах юм байна. Гэхдээ юу яахгүй шүү. Яагаад вэ гэвэл энэ хözрөөс сонгосон хүн та өөрөө одоо юу яасан байгаад байна. Аливаа юм та жоохон яарч хийхэд гэдэг. Одоо энэ талаар хэлэхгүй энэ талаар юу илүү их тийм тайван дөлгөөн юм бүтээж тэгтээ үр дүн гаргаж одоо явах хэрэгтэй юм шүү гэдэг. Одоо тэгж байж гой үр дүн сайхан одоо гарах юм байна гэж байгаа юм. Тэгээ нэг юмыг ойлгоно. Одоо юу явах хэрэгтэй. Заавал одоо үр дүн гаргахын төлөө эсвэл үгүй шин юм туршаад нэг тийм шин юм руу энэ төлөө өсчээд хэрэггүй. Яг ингээд таны амьдралд юу хийвэл ямар ажил хийвэл те яавал гоё тийм үр дүн гардыг байна. Тэрүүгээрээ сайхан үр дүнгээ гарга битгий нэг тийм шин юм туршаад тэрэндээ фейлдэж юм тийм одоо сонин зүйл хийгээд хэрэггүй юм аа тий. Оронд нь зүгээр сайхан за энийг яавал яах юм энэ юм байвал яах юм гэдэг мэдээ бодоо байжсэн хамгийн чухал юм шиг гэдэг үзэр нь гарч байгаа юм. Битгий өөрөөрөө тийм шин сонин зүйл хий заяа. Харин алстаа энгүүл болох юм аа гэдэг зүйлүүд аюул сайн бод энэ талаар. Тэгэж байж таны амьдралд гоё үр дүн яадаг гэдэг зүйл гарна. Тэгэхгүй бол энэ үзэл сонсон хүн та яг уу шинийг сэтгэдэг тийм чөлөө сэтгэдэг чинь би ойлголоо. Гэхдээ гоё үр дүн гарахгүй байгаа. Энэ талаар цэвэр үр дүн гарч таны амьдралд бас гоё зүйл рүү орно. Тэгээ дараа 7 ч юм уу дараа сар ч юм уу те бүр сэсг үүдэл үйл явдлууд болох юм байна заяа. Тэгээ нэг юм сайн ойлгоно. Одоо хамгийн чухал нь яг одоо юу шүү өөрийгөө 50 байлгах. Одоо бусад хүмүүс юу гэдгийг биткойн баяжид байвал та бас гэж авах шаардлагагүй гэсэн. Танд угаасаа тийм хэмжээний мөнгө бас одоогоор бас хэцүү байгаа тань. Тэрний оронд би юугаараа сайн, би юугаараа муу те. Би юунд илүү байж гэдгээр энэ талаар илүү сайн төвлөрвөл тэгвэл харин нэстэ сайн юм гарч ирэх юм байх шүү гэж гарч иж одоо харж байна. За юу. За 3 дахь өдөр 3 сэлэм. За хувийн харилцаа, хосын харилцаа тал дээр яг уу жижигхэн урам хуурах зүйл юмуд болно. Хямрах, бас жоохон ойлгох ч гэдэм үү те. Эсвэл бол дуртай дажгүй хүнээс игээд бас салваргүй хүнээс салдах ч гэдэм үү. Яг уу мэдээж хэцүү зүйл, бас жоохон төвөгтэй зүйл, гэхдээ боломжтой зүйл. Яагаад вэ гэвэл энэ өдрийг сонгосон хүн та өөрийн мэдлгүй ийм токсик харилцан байснаа мэдгүй байгаа юм. За токсик харилцаа гэхээр хосын харилцаач ойлгож болохгүй. Ээж аав байж болно, найз нөхд байж болно, ажил байж болно, эсвэл хамаатан садан те. Одоо юу вэ? Нэг ийм Jack Boy хин гэдэг нэг өөрийнхөө амьддаг байсан улстай ядуусын оролтод байшин барьж өгөөд
Уг нь аюу сайхан буян үйлдэл гэсэн нөөдөл нь муу гуйлагч нь муу өстэй шуналтай баян навш. Энэ муу ийм жижигхэн байр барьж гэх хэрэгтэй. Томхон байр барьж болсонгүй энэ мөнгөтэй штэ гэд. Нэгсэндээ бүр байр барьж өгсөн биш бүү юм болоо хэлсэн. Гэдэг шиг та тийм харилцаанд байгаад байна. Тэгэхээр юу яа нэгсэндээ энэ л баг юу яах хаад та нэгсэндээ өөрийнхөө амьдралд байгаа одоо тийм халгаа шиг хүмүүсээс салах байх. Мэдээж гэхдээ яг тийм тэр бодсон шиг амар хялбар бол болохгүй. Гэхдээ боломжийг одоо тиймсэндээ сүүлд нь харахад зөв үйл байсан гин. Одоо заримдаа юу гэдэг чинь ингээд л байж байгаа л гинт нэг хүнтэй зүгээр одоо дотны хүнтэй те муудалцдаг. Тэгэл тэр явсаар гал нэг салцдаг болчих юм эсвэл харилцаа тасалтай болдог. Яг тэр шиг үйл явдал бол болно. Гэхдээ энэ нь бол эцсийн үр дүндээ бол өөрөө чинь бас хамгаалсан үйл явдал байх юмаа гэдгийг бол та сайн ойлгоорой гэж хэлж байгаа юм заяа. Бусдаар бол ерөнхий байдлууд бол өнгөн. Тэгээ нэг юм ойлгоорой. Өттэй бол таргалуу гэдэг шиг та бас амьхандаа сайн амьдрыг гэж авал энэ хүн муу мухай хүмүүсээс холдох ёстой. Тийм холдгоос үйл явдал бол энэ талаар бас болно. Бусдаар бол нэг тийм муу мухай бол гайгүй. Тэр нар ураад гараан ургаж амьдрал үргэлжлэнэ. Тэгэд юу гэж болохгүй гэдгүүлээ. Мэдээж бас хямрахгүй байна. Би амар гүрийг гэдэг юм бол хэрэггүй. Угаасаа ч жоохон хямрахгүй зүйл явдал болно. Гэхдээ өөрөх стрессээ сайхан тайлбарлах хэрэгтэй. Бас бүх юм шууд ингээд эндээ тийм хямрах одоо яа нэг гэж бодоод авах хэрэггүй заяа бүх юм дайжгүй болно. За одоо харин гаргалганы нарийнч руу орцгоё. За 7 буюу даанчны үзэр гарч иж байна. Бороонуудаа, андуудаа, хайруудаа, хамуудаа юу яана? Ер нь амьдрал том зургаараа яаж амьдрахаа харна. Тэгэхгүй бол та энийг ч үзсэн, тэр ч үзсэн гэж яваад байна. Тэрний оронд ерөнхийдөө яаж явбал одоо зүг бэ гэд. Тэгэхгүй бол ингэдэм шиг үлээ. Миний анзаарснаар хүн болгоно нэг тийм хувь тавилангаас орж ирдэг явах ёстой зам, явах ёсгүй зам шиг байдаг шиг үлээ. Явах ёстой замаараа бол одоо хүн зүгээр л сайхан ингэж хичээх хүссэн ч аюулсаа явчихдаг. Явахгүй замаараа бол өстэй одоо явах ёстой замаараа бол хүн хичээх хүссэн ч сайхан явчихсан. Явах ёсгүй замаараа бол хүн өстэй яаж хичээгээд 1000 лимитийн болоо сайн үр дүн гардаггүй. Тийм учраас юу яах ёстой шүү. Та том зургаар яаж амьдрах гэдгийг хар. Тэгээ тэрний хөдлөө жижиг зургаар яаж явах гэдгийг хар. Бас миний амьдрал юу хийвэл үр дүнтэй байсан юм бэ? Юу хийвэл бас үр дүнгүй байсан юм бэ гэдгээ одоо сайн харах хэрэгтэй заяа. Тэгж байж энэ амьдралын сайн сайхан энэ яадаг юм чинь том зургаар гэдэг одоо эрэг шуургантай эрэг болтон зөв эрэх юм а гэж хэлж байгаа юм. Тэгж тэгээ бас нэг зүйл гэвэл өөрийнхөө толгойг байнга тийм хурц байлга. Одоо маш сайн бод. Ялангуяа миний хэлж байгаад одоо хүний хэлж байгаа үгийг сайн дүгэн бод тэ. Тэгэхгүй бол бурхан бош хийсэн нэл хийсэн гээл бас зөв юм аа гэдэг бас болохгүй шүү дээ бол үзэр хэлж байна. За хоёр дахь үзэр. Нэ одоо ойн савдаг сахиус. Таныг бол санхүүгийн ойн сахиустай одоо өөр ивэж байгаа юм байна. Гэхдээ энэ юу яах вэ? Бараг л тийм зөв зам руугаа одоо чихтэх тал руугаа бахаа нэг тийм амар энэ замаар яв минийхөө биш одоо энэ замаар яв хулгайчаа гэдэг ч юм уу. Яагаад гэвэл энэ үдээс сонгосон хүн та аюу тийм дайчин одоо ястаа хийж үзхийг хөдлөөс одоо юу л юусаах хийж үзхийг хүсдэг. Мэдээж дийлээс тэр чинь бол зөв гэхдээ нөөдлөөсөө бол бас бодох ёстой нүд байгаад байгаа байхгүй юу? Энэ үдээс сонгосон хүн та одоо юу гэдгийг жоохон хэмэрл ундаагаа сэргээх бас жоохон орлогын үүдээ нэх тий. Тэгээ бас жоохон гаралгуудыг хаахтлын ном зам уншиж хэрэгтэй. Тэгээд бас сүлээд бодуулах одоо тэгчвэл бүр сайн нэг юм энэ хэмбэл ундаа яадаг ч аюу сайхан сэргээд аюу дажгүй явах хэрэгтэй байна гэдэг хөтсөр энэ дэр ингээд гарч байгаа юм аа. За бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Та хүмүүстэй сайн ярилцах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ хөдрөс сонгосон хүн танд уг нэг юм бодлоод байдаг хэрнээ тэрч бодлоо чинь түүхий байгаад байна. Энэ бодлыг чинь яг сайн зэгцэж, задлж, цэгнэх хүн хэрэгтэй юм заяа. Хэрэг өнөхөр хүн олдохгүй бол над руу үзэж болно. За таратаас үзэж болох юм ааш заяа.
За 3 дахь өдөр. Ой чиж. За юу өдөр гарсан? Тойлог өдөр гарсан. За найзуудаа, бараануудаа өөртөө жоохон ихтгэлтэй баймаар байна. Өөртөө жоохон үнцэнтэй, өөрт би бол гоё хөшигд ихтгэлтэй баймаар байна. Ууг нэг зүйл сонсон хүн та одоо эмэгтэй бол те. Эмэгтэй ингэж сонсон эмэгтэй хүн бол аюу сайхан гөх мөхстэй, үзэсгэлэнгаа гайхуулсан тийм эмэгтэй байна. Эрэгтэй хүн бол асаа сайхан цээж мэж мемзэн томтой те. Одоо өндөр сайхан хүн байгаа даахгүй. Гэсэн хэрнээ тэрэндээ өөртөө ихтгэлгүй байгаатай. Тэгээд одоо яах нэг сонин таарцсан хүн ч гэдэг нь бол юугаач гэдэг тийм таарц юмудаа ястай тэнгэрийн юу хатгачлаа гэд одоо юу яагаад байл та энээсээ л хотч болох юм шиг энээсээ л эсвэл холдмор байгаа хэрэг нэг л итгэлгүй гэдэг юм уу та өөрөөдөө итгэлгүй байгаа учраас өөрийгөө дутуу хүндэт байгаа учраас та ингэж байгаа заяа өөртөө итгэлтэй бай дайчин бай тэгээд хахад бол ууг таны гой хүслүүд ажиурууд аюул сайхан биелээд танаас буруу хүмүүс чи холдоо зөв хүмүүс орж ирэх юм байна заяа. Тэгэд хамгийн чухал нь байдгийг. Хүн өөрөө одоо гэдгийг тэнэг хүн ухаалаг хүн өөртөө аюу эргэлздэг. Тэнэг хүн бол шууд ингээл үсээд нэг самж аваад дараад дурдаг. Та хайдаж байгаа нэг тийм бицгаа өөртөө итгэлтэй байсан дээр шүү заяа. За энэ 7 хоногийн ерөнхий бол одоо юу юм байна. Ерөнхийдөө бол бүхэн сайн бүтэн ихтэй та юу явах хэвээр одоо бүр ингээд амьдралдаа яах хийхийг аюул сайн тооцоолоорой гэж байгаа юм. Хиймэр зундагаа сайн сэргэмээр байна. Бас амьдрал яаж том явахаа бол бас сайн тооцоолмоор байна. Яг уу хосын хайлт зохион байгуулж байгаа жижигхэн тийм асуудлууд юм гаргач гисэн гаргах хэвээр гаргалгын юм гэж бодоод бас өөрөөртөө илүү сайн хайртай байвал бүр сайн байна заяа. За одоо харин бурхан багш сахиусны нэрлийн дээр юу зүйлсэн байна харцгаая. За би одоо ямар ч үр дүн ямар ч юм гарсан гэсэн би яг үннийг хармаар байна. Яагаад вэ гэвэл энэ зүйл сонсон хүн та юм болгоос зөвтгөл өгөөд юм. Одоо юу гэдгийг хүн л өөр тусан ч гэсэн тэгэл би тэгэл бараг л за буян болог гэж хайдаг ч юм уу. Эсвэл хүн хэний хайрлахгүйсэн ч гэсэн тэгэл бас би хайрлахад болно гэж боддог ч юм уу. Нэгсэндээ яг бодит байдлыг та ойлгохгүй за ингэвэл дажгүй тэгвэл дажгүй гэсэн юм л яваад байна. Эсвэл ингэж яхад болд юм даа гэдэг. Үгүй харин бүр тэр цус нэг юм хэлчихье. Ламдар на хэлээрээ Бурхны шишин. За Христос шишин ч гэсэн ер нь бол их тийм зөөрдөх залбирал эсвэл дагагсуулах эсвэл буруу хүнийг хайрлуулах чинь тийм буян юм гэж тийм тооцогдсон шүү. Бас бие хамгаалах нүгэл биш байх тооцогдсон шүү заяа. Тэгэхээр өөрийгөө хамгаалахын төлөө энэ өөрийнхөө биед наалцсан шимэгч хорхой байд юм уу? Эсвэл энэ нэг цусард юу гэдгэлээ? Чи сануулдаг юмнаас одоо өөрийгөө тасч хайх нь өөрөөсөө холуулан хамгийн чухал юм гэдгийг ойлгоцаарай. За энэ 7 хоногийн энерги буюу одоо даяанч Хермит. Юу яах вэ? Энэ 7 хоног жоохон амьдралын одоо сайн муугаа бодоод жоохон тийм бодлоцсон 7 хоног байх байгаа. Хермит буюу даяанч бол юм үзэхгүй юу? Одоо бүх юмнаас холдож өөртөө амьдралтай ер нь зөв байна уу буруу байна уу гэдгийг мэдэрдэг хөзөр юм аа. Тэгэхээр та ч гэсэн бас одоо энэ 7 хоногийг ер нь би зөв яваад байна уу буруу яваад байна уу гэдэг тийм мэдэрсэн бас яадаг бол хэдүүлээ харсан ер нь энэ хүн бас одоо хүнийг таньж дүгнсэнтэй тийм жоохон мэдрэмжний бас жоохон юутай одоо 7 хоног бол байх ба. Гэхдээ зөв энэ чинь зөв ингэж байж та бас одоо амьдрал маань ямархан хүмүүс байна яадаг гэдэг хүмүүсээ таних юм байгаа юм. Тэгэхгүй бол та ингээл юу яваад байхаар гүрийгээл яваад тахаар та өөрөө тэр харахгүй байгаа гэж заяа. За ингээд одоо 2 дахь өдөр манд дууслаа. Хөзөр дэлгэцүүд халагдсан лайктараар шеэрээр субсcribe-аар дээрээс маш баярлах болно. Мөн одоо гүлгийн утган дээр юу хийх хүсэж байна. Юуны төлөө тэмцдэг хичээлүүд тэр сайхан манифестигээ залбирлуулдаг өрөөлөх болоо. Тэгээ та бүхэнд хамгийн сүнсээ мөн дашин төсөв та бүхэнд баян стресстэй хөвгөх хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөлөг орхол тавсыг санал болгож байна. Ердөө 10 сарын тавсаас нөр 10 сарын эсрэг гарч аюул сайхан шаарддаг юм байна. Тэгээ мөн та бүхэн та үзүүлэлт байгаа бол та бүхэн Facebook, Instagram миний хоёр аккаунт руу холбогдорой. За тэгээд хамгийн сүүлд нь юм хэлье. Хүн үннийг харж иж дараа нь зүг зүйнд ордог шүү. Тэгэхгүй бол хүн өөрийгөө хуураа яваад байд юм байлээ. За одоо ингээд та бүхэн сайн өсөе. Одоо ингээд 3 дахь өдөр рүүгээ орцгоё.
За 3 дахь хөзөр маань зоосны хаан. За хөзрийг ажиглавал одоо нэгэн сайхан цээжтэй хаан те. Их сайхан юу сайхан сууж байна. Гой сууж байна. За таараа хөзрийн хамгийн сүүлийн хөзөр бас хамгийн тийм тайван хөзөр. Нэгсэндээ энэ 7 хоног бол таны хувьд айхтар тийм санаа зовхон бол ер нь гайгүй, аюулгүй. Тэгээд гоё сайхан юм бүтсэн. Харьцангуй тийм тайван 7 хоног бол байх юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар гоё үр дүн гаргасан 7 хоног бол байх юм байна. Ерөнхий таны одоо амьдралын одоо ажил төрөлтэй санхүү бизнес гэдэг юм бол ажил төрөл төр нэг энийг болгочих юмсан тэрийг хийчихсэн гэж байгаа зүйл юм бол одоо энэ л сайхан үр шимээ өгөөд гой сайхан мэдээ сонсоод айтайхан байх юм бол байн зав нэгдүгээр хоёрдугаарт жоохон амбицтай та байх хэрэгтэй байгаад байна. Тэгэхгүй бол таны одоо сэтгэхүй яг үндэ нэг дөрөв ханны дундаа л яваад байна. Эннээс одоо яаж томрох уу, яаж дараа царийг болох уу те эсвэл яаж одоо нэг юм айтайхан юу орох уу одоо бизнесээр томруулж гэдэг юм эсвэл яаж одоо ийм ажиллаж хажуугаар өөр хийж болох вэ тэгж жон том бодох тусам таны одоо аюул сайхан юм хүм биелээд гоё юм руу угантаа орохоор байгаад байна заяа. Бас нэг зүйл гэвэл энэ аюул сони юм болсон. Зоосны хаан гэдэг хөзөр дээр бас нэг юм гоё утга байдаг юм. Жохон юу яа одоо аль болох өөрийгөө тийм тайван байлга. Яагаад гэвэл таны энэ 7 хоног жоохон мэдрэмжээр чинь тоолох магадлал байгаа. Огцон бараг л одоо хүн амтан баяжлаа гэдэг ч юм уу эсвэл хүн тэнтэй гоё хүн тэнтэй нийлээ гэдэг ч юм уу те. Аюу тийм дажгүй юм санагдах магадлал бол байгаа шүү. Тэгэнгүүт зоосны хаан бол өөрөө за яг тайван байж байгаад сөрөг талаас нь бас харж байгаа. Яг тийм бод талаас нь харж байгаад за ийм байж болох юм байна. Ийм бас ингүүл рад юм байна. Энэ талаас нь за ямиг ойлголоо гэд одоо явдаггүй юу? Та бас яг тэрэн шиг одоо явах хэрэгтэй байна заяа. Тэгээ бас ер нь тийм хүмүүстэй сайн ярилцсан, зөвлөгөө авсан, аль болох юм ухаалгаар тайвнаар шийдсэн хит мэдрэмжэндээ автахгүй юм хийвэл аюул сайхан дажгүй гоёнд хүрээд амжилтанд хүрээд дажгүй уг нь бол 7 хоног байх юм байна заяа. Нөгөө талаас хүний хаттай байх гэсэн үг. Ер нь энэ 7 танд бас хүмүүс танилцъя гэж орж ирэх байх. Эсвэл хуучин X ч юм уу орж ирэх байх. Тэгээд бас гой хүмүүсийн тийм сайн хүмүүс орж ирэх байх заяа. Энэ бодлогон дээр та аюу тийм бодолтой, толгойтойгоо байхгүй бол энэ дунд ч бас сайн ч хүн байгаа, муу ч хүн байгаа. Гэдгийг сайн бодож үзээрэй гэж байгаа юм. Тэгээд одоо юу юу ч болсон тэнгэр шиг байх хэрэгтэй байна. Тэгж яхад бол сайхан амжилтанд бол амжилттай юм сайхан бүтээл бол сайхан явчих юм байна. Тэгэхээр нэг зүйл гэвэл зоосны хаан аюу тийм практикл хүн шүү. Айхтар зүүн сөв мэдээд өгнө гэдэг юм дээр яа тэрэггүй. Юу гэвэл яаж тэрэггүй. Тэрний оронд өөр одоо юу байж болохоор байна вэ те? Өөр яавал одоо илүү тийм тажгүй болохоор байна гэдэг талаас нь тийм үсээ бодвол харин нэстэ наач ярина зөв юм шүү заяа. Тэ хамгийн чухал нь гэвэл энэ 7 хоног юунд хүрмээ тэрийг сайхан бодож тэмдэглэж төлөвлөөрэй заяа. За харин 2 дахь хөзөр маань одоо ажил карьер маань явах байх те 3 аяга. За хөзрийг ажиглавал одоо нэг юм ихтэй 3 аягийн нэг нь өөрөвчсөн сууж байна. За болж шүү. Дажгүй шүү гэдэг шиг бол байна заяа. 3 аяг нь өөрөө тийм найз нөхөд хаз жаргал бас ингээд одоо танилцал тэр үзэхгүй юу. Та энэ 7 хоногт бас би түрүүсээ чинь хүний хацтай байна гэдэг. Энд чинь илүү их тийм ажил төрөл юм уу эсвэл тийм юу ч юм одоо нөлөөлөхөц сайн хүмүүс л орж ирж байгаа юм. Энийг та сайн мэд. Одоо хүмүүстэй ч надад ямар хүн тусч болох вүлээ, ямар хүн надад хамтарч сайн байж болох гэдэг аюул сайн бод. Тийм зүйлс хүмүүс танд бол аюул сайн тусаж дэмжиж бас одоо чирээ тэр хүн сайн туслан тэр хүн ч гэсэн бас одоо чам тийм сайн туслахуц одоо байх юм байна гэдэг хөтөр энэ дээр гарч байгаа юм аа. За тэгээд цаашаа ингээ харавал юу яа. Нэгсэндээ ерөнхий ажил төрөл бол аюу тийм сайхан зөвлөл өсмөд одоо сайхан төлөвлөсөн шүү дээ. Учираас
одоо хийх юм ойлгомжтой хүмүүс ч гэсэн аюу айтайхан зовлон зүгдгүүргүү тийм аюу хад жаргалтай ажлууд хийгээд нэг 7 хоног сайхан дуусгах юм байна заяа. Гэхдээ эхлэлийн зөв төв биш үү. Тэгэхгүй та Зоосны хаан өөрөө энэ одоо гэж байна. Зоосны хаан өөрөө энэ сайхан ургацыг хурааж байж одоо энэ ургацаар энэ сайхан арх мэрэгтэй яадаг юм хийж байгаа. Тэр талаас нь бодож 7 хоногийн эхийг одоо аюу тийм сайн төлөвлөсөн ийм бай тийм бай одоо энийг ингэ хийгээд төлөвлөж хийж байж энэ сайхан ажиглалтай хөдөлгөөл болох юм шүү заяа. Тэгээд цаашаага одоо ерөнхий санхүү бол аюу айтайхан байх учраас илүү их тийм ирээдүгөө сайн харж юм хийнэ. Ер нь бол та зөв хүрээлэл олох ёстой, зөв хүрээлэлтэй байх ёстой. Таны тийм буруу зам руу чиглүүлдэг, буруу хүмүүс хэлүүлдэг тийм хүрээлэл бол танд аюу дэмий юм шүү гэдгийг гадна хэлж байгаа юм. Битгий өөрийгөө тийм сонин хүмүүстэй нийлвэл харин аль болох таныг тийм эерэг байлгах чаддаг, танд одоо хөтөл үзэн байж чаддаг тийм хүмүүстэй нийл бас өөрөө ч гэсэн бас тийм бай. Тэгэхгүй бол та өөрөө бас тийм аюу сүргээ бодох ч юм уу эсвэл одоо савны дөрнөөс хитрхгүй байгаад гэхээр бас болтгүй юм шүү гэдэг үзэл энэ дэр гарчиж байгаа юм аа. За харин 3 дахь хөтөр хосын ярилцаа 7 аяга. За хөдрийг ажиглавал одоо нэгэн залуу 7 аягийн дунд царайнд дуралцсан. Ээстэ чамтай сууя бариа гэсэн л зогсож штэ. Ингэнэ 7 нэгсэндээ юу ямаараа 2 3 зүйлийг анхаарах заа. Нэгдүгээр энэ 7 хоногт одоо сонголтууд хиймээр байна. Яг хинтээ цуг гоё байх уу эсвэл одоо хэнийг хаях уу те яах вэ бодмоор байна. Хоёрдугаар чиг яагаад одоо яг зарим хүнийг байлгүй яагаад зарим хүнтэй байх үед аюу сайн бодмоор байна. Тэгэхгүй бол та энэ зүйлийг сонгосон хүн та жоохон одоо хүний сайныг хараад байна. Энэ хүн л ийм юм сайн, энэ хүн ийм гоё юм гэж хараад хүний тийм муу зан чанарыг харахгүй байгаад байна. Манайхан тут нэг балан тийм домбоо яриад өгч тийм. Уг нь манай хүн арх хөдөг маа гэдэг. Тэгсэн ирнэ бидлгүүтэй гар хурдаг чих шиг эсвэл нууц урагтай хайж шиг эсвэл өдөр тийм яриад өгч тийм. Яг тэр шиг та бас байх гэдэг. Тийм болохоор битгий юу яа. Одоо өөрийнхөө тийм цензүүртэй бас стандарт одоо тийм зэндэгээ жоо ихсэг. Бас ойдын хүний жоохон тийм сөрөг талаас нь хар жоохон өөрөөтөө жоохон тийм цензүүртэй бас жоохон тийм ихэмсэг өөртөө ихтгэл хайтай бай заяа. Тэгэхгүй бол та яг үсэндээ нэг тийм чөтгөрийн тойрог шиг болох гэдэг. Нэг хүнтэй жоохон айтайхан байж байгаа тэр хүн бас мууж өгдөө штэ. Тэгэнгүүт одоо тийм тэр хүний сул талыг харах үгүй сайн талын дүгнээ явчихдаг. За тэр мэдээ сул талыг харах дуус салхуу байх гэж яваад бөөр мөч нарыг салдаг тэр хоорондоо зөндөө юм бас тийм муу юм болдог. Дахиад цэгл эргээл нэг хүний дандаа тийм сайн талаас нь хардаг ч юм уу. Тийм маягаар жоохон байх гэдэг байгаа учраас ер нь бол тэ деми юм бол одоо бас деми юм шүү л гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байгаа заа. Битгий өөрийгөө юу яа одоо хэцүү байдалд орлоо яалаа хэлээгээ зүгээр та юм дээр танд өргүүлж сонголт байсаар ирсэн. Танд өргүүлсэн дажгүй сонголтуудтай гой хөлсөл байгаа. Битгий өөрийгөө одоо буруудаг харин өөртөө гоё хайр өгөх хэрэгтэй юм гэдгийг та өөртөө итгүүл заяа. За одоо харин гаргалгааны намд дамжих сүзлөөгөө орцгоё. За 9 сум тайван dedication одоо тууштай байдал. Нэг юм анзааръя. Та ер нь амьдралдаа санхүүтэй ерөнхийдөө юу нүнээр хамгийн их алдаж байсан байна. Тэр талаас нь бодож үзтээ. За тэр алдаа давтаад байна уу? Бас бодоод үзтээ. Алдаагаа давтахгүй байхад л юу хийх ёстой? Бас бодоод үзтээ. Гэддэг шиг баймаар байна заяа. Тэгэхгүй бол энэ үзэл сонгосон хүн та айгүй их тийм юмд одоо нэг алдаагаа айгүй олон давтаад байдаг байх магадлал байгаад байна. Тэгэхээр тийм төстэй маягаар гэх юм уу? Одоо ингээл нэг буруу хүнтэй нийлээл тэр хүнээс салгаж буй юм болоо. Арай их салангуу дахиад яг тэрний төстэй хүнтэйгээ нийлэх гэдэг ч юм уу. Жохон тийм байдал орох гээд байх магадлал байгаа учраас аль болох одоо гэдгийг өөрийгөө жоохон барьсан, шийдвэрээ хандсан, тэ одоо алдаагаа давтахгүй гэсэн. За хүнээ болъё. Ажил төрөл тал дээр ч гэсэн адилхан байх хэрэгтэй байна шүү заяа. Тэгээд хамгийн чухал нь гэвэл өөрөөтөө тийм ад жаргалтай байх. Бас өөрийгөө жоохон тийм бодох цаг хугацаа болон эрхийг өг. За харин хоёр дахь үзэр маань одоо сумны хаан. За юу байгаа вэ?
ажил төрөл яадаг гэдэг юм тал дээр, ховын карьер тал дээр өөртөө хайртай байхаас гадна хаашаа явж байгаа мэддэг бай. Хинч юу гэдгийг Титаник хийж ивнэ гэдгийг мдээгүй гэдэг шиг хинч гэсэн бас тааж гэсэн өөрийн амьдралаа бас муу боодож бодохгүй бидний сайн тал руу хичээж байгаа. Гэхдээ яг том зургаараа энэ амьдрал маань яг ингэ яваад байвал бас хаашаа явах уу те. Ер нь ингээд өөрсдөө зүйл юу байна гэдгийг тийм бодож үзвэл айгүй сайн байна заа юу. Уг нь бол яг хуу дажгүй байгаа. Гэхдээ ирээдүйдээ бас бүр тогтвортой дажгүй яаж болох вэ гэдгээ маш сайн мэддэг, чаддаг, боддог байж бас бодож дуусвал тэрнийгээ талаас сайн зүтгэдэг байвал бүр сайн юм аа гэдэг хөзөр энэ дэр ингээд гарч байгаа юм заа юу. Тэгэд нэг юм байгаамаа бас нэг зүйлийг аюу сайн анхаараарай заа юу. Тань руу хүмүүс бас яах гэж орж ирж байна. Таныг үнэлж чадна гэдэг сайн бодож ирээ заа юу. За 3 дахь өдөр 2 жолоо буюу чаленж. Яалтчгүй таны амьдралд одоо бас нэг тийм хийх ёстой, нүүр тулах ёстой сорилууд бол байгаад байна. Энэ үзэл сонгосон хүнтэй бүр аимшигтай тайван эсвэл жоохон тийм хайм хүн байна. Эннийхээ оронд одоо юуг яаж болох уу, юуг ингээд илүү айтайхан байгаж болох уу, юугаар л бас ажиг ажиллах уу гэдгээ сайн бодож үзэхгүй бол энэ үзэл сонгосон хүнтэй юу яагаад байна? Бас өөрийгөө хайрлах байна. Гэтэ өөрийгөө хайрлах гэж чинь өөрийгөө хамгаална гэсэн үг. Ялангуяа хүнтэй харилцаа. За хосмосоо бодож зүгээр одоо жишээ нь та надад зүйлж үтэй. Би тэр нэг очир утгагүй тийм нэг одоо тийм бүтгэхгүй нэг тийм засал масал худлаа үнэн шүү дээ. За санаал болголоо. Танихгүй юм шүү тийм үстэй. Тийм учраас тааш үгүй. Харин юу тийм би тэр нэг 4 тавдаа холбогдоод даваа юм болонгод танд одоо бас ийм засал дээр нэг хэлье. Та тэгвэл бас хэлэх боломжтой байна. Яагаад гэвэл энэ хүчрээ сонгосон хүн та дотны хүндээ үгүй үсэж чадахгүй байгаа гэдэг. Нэг хүн таалагдсан бол та тэр хүнтэй ер нь л итгэл зөв юм байна гэж боддог. Гэтэл хүн хувирч байдаг шүү дээ. Эсвэл хүн угаасаа жоохон тийм харасаа муу хүн гэдэг тийм бас юм уусмж байдаг шүү дээ. Яг тэрэн шигээр та өөр бас сайн бодож үзэх хэрэгтэй байна заа юу. Битгий одоо юу яа хүн хэрвээ тань сонир санагдсан бол шууд тэгэл за энэ хүн бүтггүй нэ гэж ойлго. Битгий нэг юм хүний сайн талаас нь харах гад бай. За юу. За энэ 7 хоногийн ерөнхий болбоос ерөнхийдөө бол юм төлөвлөлөд авчиж явах айгүй сайн. Бас алдаагаа давтахгүй байвал бүр сайн. Сангуудлаар бол аюул сан тэмдэглэлээс сайхан үйлдэл болно. Гэхдээ ер нь амьдрал чинь хааш ч сайн хараарай. Хосын амьдрал бол та ер нь хүний жоохон муруу тийм хэтрүүлж зүгээр тийм учраас хүмүүст одоо өөрийнхөө төлөө үгүй шийдэж сурцгаая заа юу. За сахиусан тэнгэр танд одоо юу зүгсэн юм бэ? Одоо харцгаая. Миний зүүн совин одоо үргэлжлэн сайхан юу гэдэг юм аа. Одоо урсаж явж юм аа. Уг нь таны зүүн совин аюул сайн ажиллах юм биш үү? Та хүнийг ч ер нь бол сайн таньж гадралдаг. Бас одоо юу гэдгийг аливаа болгож байгаа үйл явдлыг гэсэн ер нь сайн зүүн совин гадралдаг. Гэсээр та хоосон найдад гэдэг юм байна. Хоосон найдвар чинь ямар ч үр дүнгүй шүү дээ найзуудаа. Одоо юу гэдгийг жишээ нь одоо би юу гэж болно өстэй. Ямар ч нэг тийм бүтэхгүй одоо юу гэдгийг нэг юу гэдгүүлээ. Facebook-ийн пассворд хакерд нэгсэн бид мөнгө өгөх тэгэл бас байхгүй өстэй. Эсвэл одоо тийм ловер хийх гэсэн ном захиалал бас хэцүү гэдэг шиг тийм тэний юмд итгэх гэдэг заа юу. Тийм учраас та зүүн сүмдээ сайн итгэвэл маш сайн байна. За энэ 7 хоногийн энерги ямар байх вэ? Өхрийг үзэр харсан. За яалчгүй борооноодаа хадуураа авнаа. Өвс хатнаа. Амьдралаа байгаа хэрэггүй хүмүүсээ жоохон амьдралаас гаргана. За яа. Тэгэхгүй бол таны амьдрал жоохон тийм таныг паразитлдаг хүмүүс бас овоо хэд байд юм байна. Тэд та өөрөө тэрийг гадралдаг хэрнээ бас одоо явах гэж яваад идэм байна. Энд чинь юу гэхгүй хүнд ирэх өстой тийм одоо энерги гэж байгаа. Тэр чинь бас нэг өөрөө гэсэн тийм тооцоо хэм хэмжээтэй. Тэрнээсээ ихэдвэл бүр хүн ядардаг. Одоо тийм тэрнээсээ их хэмжээг хүн зарцуулж ядардаг. Та аюул их тийм паразиттэй жоохон байх магадлал байгаа. Тэдний бас жоохон муудалцах магадлал байгаа. Эсвэл тэднийхээ тийм тарих магадлал байгаа. Тэгэл бараг муудалцах салах бахтаа тэгээд. Харамсч болохгүй шүү заяа. Угаасаа танив жоохон тийм хэрүүлийн өөрийгөө хамгаалах тийм энерги жоохон илэн. Танив нэлээд сайн одоо явуулах байх. За
Ингээд эхний 3 дахь хөтөр маань дууслаа. Хөтөр дэлгэтэн талхсан лайкаар шеэр subscribe дараагийн мэдээлэл маш баярлах болно. Мөн одоо бүлгийн нэвтрүүлэг дээр юу хийх гэж чинь хурцлалтай YouTube хэмжээнд төвчүүлж шүү сайхан манифестигээ залбирлуулж ирүүлэх болоо. Тэгээ та бүхэн хамгийн сатан үсэрэй. Мөн та бүхэн тараас үзлүүрээр авал та бүхэн Facebook, Instagram улсын холбоотойроо мөн байнгын гисрэлт их зургал та бүхэн нэмэр зөвлөг оруулаасаа санал болгож байна. Ердөө 10 сарын бүслэгээ 10 сарын давсад уснаар ажиллах аюул сайхан тавшин гоёл дээр тэмүүлсэн. Та хамгийн сүүлд нэм хэлээ. Амьдралд үнцэнтэй хүмүүс одоо амьдрал таныг одоо амьдралч байгаа хүмүүс таныг ажиглаж болж болно, хэцүүж болж болно. Натаа тийм хүмүүстэй ямар цаг авчиргаа ямар цаг болох үед чинь зөвхөн сонгоч заяа. За одоо ингээд дараач үзүүлэлтээр уулзъя. Сайн санаа хүсье. Бака. Bye choose бака.